амьтдын тухай домог үлгэрийг цувралаар ярьж өгье. Өнөөдөр луу, лус, матар зүгий, хөхтрүү, сон хоёр мэлхийний тухай домог үлгэрүүдийг ярьж өгье. Луу. Эрт цагт нэгэн гөрөөчин хадан хавцс руу шувуур шиг нэг юм унахыг хараад очиж үзтэл тэр нь нялх ботхорхоо маягийн амьтан байж гинэ. Гэтэл тэр нь луу гэдэг амьтан юмсанжээ. Тэгтэл нөгөө луу нь газраас хүнд ирж тэнгэрт гараад явчихж гинэ. Энэ үеэс тэр гөрөөчин газар дэлхийд юу ч хийж яаж ч явсан хүн амьтанд огт үзэгдэхэ болж гин. Харин нэг хөвсөргөн эм саваагаар гөрөөчний нүрийг цогсноор хүнд үзэгдэх болов. Тэгээд гөрөөчин цохилснаасаа болж толгой түрүүнд хавдаад нэгэн ламд эмчлүүлэхээр очижээ. Тэгсэн тэр лам урил зуурч хавдсан газарт нь тавиад гадагш гарч гинэ. Тэгэхэр нь гөрөөчин тэр гурлаар нь морины дүрс хийж түүнийгээ барьж үзэж унаж үзснэ. Ламын номыг авч гадаа хашаанд гарч очлоо. Тэгтэл нөгөө гурлаар хийсэн дүрс нь тэлмэн жороо морь болж хуурхаар нь гөрөөчин түүнийг унаад яваад өгчээ. Лам гэртээ орж ирвэл зөвхөн гурлаар хийсэн дүрс үлдэж номыг хулгайлаад явчихсан байж гинэ. Лус. Очирваа нь маш их хүч чадалтай гинэ. Дүр байдал нь баруун хөлөө өвдгөөр нь углан өргөж, баруун гартаа очир атхан далайж, зүүн гараа цээжиндээ авч амаа ангаалсан байдаг. Эрт дээр цагт усанд оршигч лус сэмээх авраг могой газар дэлхийн амьтан хүнийг хорлон төвөөж байлаа. Тэгээд тэнгэр лусыг номтгуулахаар очирвааныг ертөнцид илгээлээ. Гэсэн ч очирвааны хүч чадал мөхсдөж лусыг номтгож чадсангүй. Тэгэхээр нь очирваа нь ертөнцөөс дээшилж асар өндөр сүмбэр ууланд гарч эзэн тэнгэрт 7 хоног сан тавьж мөргөн залбирлаа. Тэгтэл 7 дахь хоногт нь хүч чадал нь агуу их болж хан гардын дүр товлаад лусыг толгойноос нь шүүрэн авч сүмбэр уулыг 3 ороолгон гулдран чирээд толгойг нь чулуугаар дарав. Лусын бие нь сүмбэр уулыг 3 ороож толгой нь оройд нь байхад сүүл нь усан твэрэл байж гин. Лус түүнээс чи хэмбэ гэж асуухт нь би очирваа байна гэж хариулав. Тэгтэл чи ч нүг нь ийм их чадал тэнхээтэй байгаагүй байхаа гэж лус гайхан асуухт нь очирваа нь би тэнгэрт 7 өдөр мөргөөд ийм чадалтай болсон юм да гэхэд лус номхорч түүнд мөргөжээ. Тэгээд лус усандаа эзэн болж хан гард ууланд амьдрах боллоо. Матар зүгий. Далайд амьдардаг матар зүгий гэдэг мангасын зөвхөн нуруунд л уснаас сухаж харагддаг байлаа. Тэр амьтны дал хавиргаар нь өөр хийж тавих юм бол нэг үзүүрээс нь нөгөө үзүүр хүртэл нь морьтой хүн 20 өдөр явж хүрэх гинэ. Эрт үрд цагт энэ ертөнцид юу ч байгаагүй дан усал байжээ. Очирваа нь бурхан шав нартаа далайг хутга гэж зарлиг болгов. Эхлээд худахад далайн уснаас нар цасрагааг игүүлсээр гарч ирэв. Тэгэхэр нь өдөр гэрэлтүүлж байг хэмээн очирваа нь түүнийг тэнгэрт гаргалаа. Дахиад хутга гэж зарлиг болгоход шавнар нь далайн усыг дахин хутгавал сар хэмээгч өөр нэгэн гэрэлтэн гарч иржээ. Очирваа нь бурхан 3 дахь удаага хутгуулсанд мөнхийн аршаан гарчээ. Тэгт нь очирваа нь одоо болноо гэж гин. Гэвч шав нь саваагүйтэн 4 дахь удаага хутгатал аврах том биетэй аимшиг тавтан гарч ирлээ. Очирваа нь бурхан тэр амьтныг хармагцаа очроороо цээж бөхсөөр нь тас цавцсанд мангасын цээжин бие нь тэнгэрт гарч раах гэдэг амьтан болж гинэ. Харин бөхсөн бие нь далайд унаж энэ нь матар зүгий гэдэг амьтан болсон юмсанжээ. Матар зүгий юм идэх болохоор 6 сарын турш 8 голын усыг сорж хот суурин хүм алтайн залгиж 12 сарын турш унддаг гинэ. Хөх түрүү сон хоёр.
Эрт дээр цагт сон толгой дээрээ оюун шигтгэжтэй байжээ. Түүнийг унтаж байхад нь хөхт рүү оюун шигтгийг нь хулгайлж аваад өөрийнхөө толгой дээр хатгаж орхив. Тэр цагаас хойш хөхт рүү ногоон толгойтой болсон гин. Сон үүнийг мэдээд хөхт рүүнээс оюун шигтгээгээ авах гэсэн боловч чадсангүй. Тэгэхээр нь сон давхар далавч хийлгэж аваад хөхт рүү хөөж гүйцээд ногоон толгойг нь тасцаж хайдаг болжээ. Иймхүү сон гарч ирэхээр хөхт рүү алга болдгийн учир энэгнээ. Мэлхий. Аль хэзээний нэгэн цагт хавар боломогц ертөнцийн заяач энэ дэлхий заларч нуурын хөөнд ирж загас зараа хөхөө өгөөлж хэрэг тагтаа зэрэг олон амьтантай ярилцъя гэж байтал Мэлхий үсрэн загсны хажууд гарч ирлээ. Тэгэхээр загс "Өө Мэлхий ах, хавар болоод хамаг амтан жаргаж байхад та юун ийм орой ичээнээс гарсан бэ" гэхэд Мэлхийнүүдээ хажуухан нэж дуугүй л байлаа. ертөнцийн заяач энэ бүхнийг харж загсны хэлхийг сонсоод "За дэлхийн эздээ, та нарын хэн нь хаврын дулааныг төрүүлж мэдээлдэг вэ? Дулаан цаг хавар боллоо гэдгийг хоёр хөлтэй хохимоо толгойтнуудад хэн мэдүүлж байна" гэхэд өгөөлж цоохор жинсэн цацруулан хэгэлцэн гарч ирээд "Надаас өөр хэн байх вэ? Хавар боломогц би төрүүлж бөгөөлдөг. Миний дуугаар айлын хүүхдүүд бургасны гөлөг төөж нааддгийн. Би дуугарч эхлэхэд ургамал ногоо хөхрнө" гэв. Тэгтэл өгөөлж татаархсан хөхөө сэрвэсгийн дэвээд "Хүй, миний муухай дууг хэн сонсох вэ? Намайг донготоход уяралтай сайхан болохоор хоёр хөлтэй охимоо толгойтнууд намайг харан бишрэхэд хамаг дэлхийн цэцэг хоромхон зур дэлгэрдэг шүү" гэж хэлжээ. Энэ бүхнийг сонссон заяач энэ тэнд очиж үзвэл олон амьтан "Тийм" гэж шуугилдлаа. Тэгтэл навтайж хэвдсэн Мэлхий гэнт уурлан налчир алхалсаар өвөөлж бөгөөлдөгч өсөл арилдгүй биш үү? Хөхөө донгодовч хөлдөө дэвтдэггүй биш үү? Нуурын эдсэн бид нэр цур хийж дуулаад орхиход газар дэлхий нэлс хийж ганга цэцгэс гялс гээд угтдаг гэж хэлээд балт үсрэн нуурт орлоо гинэ. Цугларсан олонч толгой дохин зөвшөөрчээ. Түүнээс хойш тариачин Мэлхий дугуйрвал тариа ургах цаг болсыг мэддэг болсон юм гэлээ хүүхдүүдээ. Үлгэрт гардаг биелэл болж үннийг хүссэн санаа нь бүтэж үйлс бүхэн урагштай явж үе түн маань баясч байна. Үлгэрээс сурах юм хэвээ, үлгэрээс санах юм хэвээ, маш сайн магадлан дуудаад маргаашийн үлгэрийг